Сайн байцгаана эрхэм үзэгчдээ сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндвэж тэнцвэртэй мэдээллийг тавандаа хүргэж авлаа. Оны зуны үлрэлт бороо ихэр орсон аймгийн хэмжээнд шинээр явган хүний болон тээврийн хэрэгслийн зам тавих гэрэлтүүлгийн ажил олон ор хийгдэж улсын болон орон нутгийн бүх хүний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил ихээр өнөж байгаатай холбогдуулан аймгийн төвийн хатуу хүчилтэй зам дагуу шороо тоосчод ихсэж бохирдол үүсэндээ холбогдуулан аймгийн мэргэжлийн хэлтийн газрын дарга аймгийн төвийн замын цэвэрлэгээний байдал шинээр баригдаж байгаа замуудын засвар арчлалтын байдал төлөвлөгөөт бүсгэнд шалгалт хийж 2019 оны 9-р сарын 2-ны өдрийн 04-360 тоод удирдамж баталж Өлгий сумын засаг даргын тамгын газар хот тохижуулах алба төрийн бус байгууллагын төлөөлөл мэргэжлийн хяналтын холбогдох хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өлгий сумын засаг даргын тамгын газарт хурал зохион байгуулж Өлгий хотын цэвэрлэгээний ажил онцгой анхаарч 2019 оны 9-р сарын 13-ны өдөр аймгийн хэмжээд нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаж төрийн болон төрийн бус байгууллагуудын эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, өөрсдийн ойр орчмын 50 м газрыг цэвэрлүүлж замын цэвэрлэгээний ажлыг аж ахуйн нэгжүүдэд хуваарлаж цэвэрлүүлэх мөн замын барилгын ажил гэрэлтүүлэг гүйцэтгэгч буй компаниудад болон барилгын ажил гүйцэтгэгч буй байгууллагуудад үүрэг даалгаврагч цэвэрлүүлэх шийдвэр гаргалаа. Замын одоогийн байгаа нөхцөл байдлыг мэргэжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж холбогдох хүмүүс танилцуулж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов. Шалгалтын мөрөөр холбогдох аж ахуйн нэгж байгууллага иргэд болон Өлгий сумын засаг дарга хот тохижуулах албанд хугацаанд албан шаардлага хөргөлөв. Хэрэгжилтэд хяналт тавин ажиллах боллоо. Өнөөдөр мэргэжлийн хяналтын газраас санаачлаад энэ Өлгий хотын зам давах ер нь төвийн ариун цэвэр иргэдийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэн зөрчигдөж байгаа ариун цэврийн байдал алгадсан, их тоосчлт их нэмэгдсэн, хог шороо нэмэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын газраас бол Өлгий сумтай ажлын хэсэг байгуулж ирээд Өлгий сумда хурал хийгээд Өлгий сумын удирдлагууд, тамгын газар, засаг даргын орлогч тэгээд бусад одоо холбогдох тэр хот тогшуулалтын алба бүгдийг байлсуулж байгаа бид хурлаа хийгээд Өлгий сумын одоо төвийн замын одоогийн нөхцөл байдал ямар байна? Юунаас болж ийм их одоо тоосчлт хог шороо ингээд нэмэгдэж байгаа тий? Энийг одоо яаж цэвэрлэх үү? Ямар байгууллагууд ямар арга хэмжээ авах уу гэдэг утгаар ингээд хурлаа зохион байгуулж Өлгий сумын удирдлагууд дээр бид нар хян шалгалтын одоо удирдамжаа танилцуулж бид нар шалгалтаа болохоор 9 сарын 6-ны дотор хийгээд Өлгий сумд одоо ингээд энэ аймгийн төвийн одоо хог шороог арилгуулах, эрүүл ах ариун цэврийн стандарт шаардлагыг хангуулах талаар ингээд шаардлага хөрвүүлэх ингээд тохирсож байгаа. За Өлгий сум маань бас ингээд аж ахуйн нэгж байгууллагууд төр мэргэжлийн хяналтын газартай хамтраад ер нь одоо ингээд хотын төвийн энэ зам давах болон аж ахуйн нэгж байгууллагууд ингээд ойр орчмын 50 м газрыг одоо цэвэрлүүлэхээр тийм бас ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ ажлыг бас ингээд 9 сарын 13-ны өдөр ингээд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мэргэжлийн хяналтын газрууд нь Өлгий сумаас хамтраад энэ одоо юг мэддэх хуулсыг аж ахуйн нэгж байгууллагууд дээр бид нар хөрвүүлээ гэсэн тийм одоо хамтарсан тийм санаачлал гаргаж байна нэгдүгээр. Хоёрдугаарт нь одоо Өлгий сумын одоо удирдлагуудыг дагуулад тогшуулалтын албаны хүмүүсийг дагуулад бид нар одоо энэ шинээр баригдаж байгаа бүх одоо замууд дээр ингээд хян шалгалтын газар дээр нь ингээд бүх одоо холбогдох байцаагч нарыг дагуулад бид нар хийж байгаа. Ер нь одоо тоосчлт бол энэ хот энэ замын шороо бол бас нэлээд олон төрлийн шалтгаантай байна. Нэгдүгээрт бол ингээд Сунжунга бороо орсонтой холбоотой, хоёрдугаарт энэ аймгийн төв зам дотор ингээд явган хүний болон машин замын одоо бүтээн байгуулалт хийж байгаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллага иргэд манд одоо маш ихээр одоо барилга байгууламж барьж байгаатай холбоотой бас ингээд тогшуулалтын албаны бас ингээд ажлын чанар тэдний одоо хүн хүчний хүрэлцээ, техник санхүүгийн хүрэлцээтэй холбоотой гэдэг маш олон одоо шалтгаанууд байгаа юм байна. Ямар ч байсан бид нар бол ингээд мэргэжлийн хяналтын газар маань одоо тавих хөстэй хуулийн дагуу шаардлагаа тавьж өнөөдөр одоо удирдамж аж ахуйн нэгжлэр байгууллагууд төр болон Өлгий сумын засаг даргын тамгын газарт ингээд хүлээлгэж өгөөд энэс хааштай бид нар 13-наас хаашаага бид нар бас гүйцэтгэлийн шалгалтыг дахиж хийгээд энэ одоо замын одоо дарагдсан тоос шороог нь арилгуулсан байгаараа гэсэн тийм шаардлага хөрвүүлж байна. Цаашдаа бас ингээд бид нар энэ Өлгий сумтайгаа бусад аж ахуйн нэгж байгууллагуудад тавигдах хяналтаа тавьж хамтарч ажиллах болно. Өлгий аймгийн
аймгийн санаа хүүхний хөгжлийн сургалтын төв болон аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран цэвэр орчин цэмцгэрүүлгийн сарын 9-р сарын 1-ээс аймгийн төв зохион байгууллаа. Тус айн ард иргэдийн хоггүй цэвэр орчин бүрдүүлэхэд урайлан дуудах ахуй хог хаягдлыг дадлаг хэвшүүлэх сургуулиудын эко клубүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах дэмжлэг үзүүлэх зорилготой байна. Зохион байгуулагчдын мэдээснээр аяны хүрээнд албан байгууллага иргэдийн дунд ухуулаг сурталчилгаа сургалт хийхээс гадна цэвэрч баг гудамж байр байгуулах шилдэг эко менежер багийн засаг дарга нарын дунд шалгуулах болзол дуралдааныг тус зарлаж байна. Төдий оролцсон хүүхэн байгууллагуудын урамшуулах юм байна. Цэвэр орчин цэмцгэр өлгийн аяны хүрээнд 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Сая ойлголоо та нарыг хэлснээр үнэхээр үгийн асуудал амшигын байдалд орж ийн гэж бид нар үзэж байна. Тоошоор тоошчлаа гэж үзэж байна. Тэрнийг бол хүн болгон ойлгож байна л да. Та нарын саяны тайлбарснаар. Тийм учраас бид нар нэг төрийн бус байгууллагууд байна, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага байна. Аймгийн аялал жуулчлалын холбоо нэг ингээд хамтраад цэвэр орчин цэмцгэр үлгий гэсэн аян зарлаж байгаа. 9 сарын 1-ээс 10 сарын 1-ний хүртэл ингээд фэйсбүүкээр ингээд цацаад ирэмдээ яаж байгаа. Тэгээд хамтран ажиллахаар байгууллагуудыг, иргэдийг ингээд уриалцсан байгаа. Өнөөдрийн байдлаар байгаль орчин аялал жуулчлалын газрын байгууллагаараа дараа хамтран ажиллахаар болсон дэлхийн зүйн олон улсын байгууллага хамтран ажиллахаар болсон зах хэмжээний. Тэгээд бид нарын аяны үед бол ерөнхийдөө болзол дуралдаан зарлж байна. Цэвэрч баг, цэвэрч гудамж, цэвэрч байр, цэвэрч байгууллага. Тэгээд нөгөө манай аймагт одоо байгаль орчны хамнаас зохион байгуулагдаад бүх сургуулиудад эко клуб гэж байгуулагдсан. Тэр хүүхдүүдийг одоо ингээд чадахжуулах, сургалт хийгээд тэд нарыг бас ажилуулах зорилготой хүүхдтэй гэсэн аргачлалаар нэг хог хаяггүй те ард иргэдтэй бас ингээд манай санаа хүүхний хөгжлийн сургалтын төвөөс ингээд сургалт явуулахаар ингээд асуудал баг ингээд шийдээд явж байна. Сая би энэ ерхий сүмдэд тавьж байгаа асуудал маань тэгээд бүх нийтийн сувгуудны хийх гэж байгаа. Тэгэхээр чин зөвхөн энэ үлгэд төвийн энэ асуудал биш. Ер нь гэр хороо бүгдээрээ те цэвэрч орчин дээр усны дээр хоогдгоолын эрэлтээр ямар их юм байгаа гэдгийг харж байна. Хоогнууд байгаа. Тэгээд гудамж хөдлөгийг бүгдээрээ ингээд нэг зэгцээ төрийн байгууллагч бай, ард иргэч бай, төрийн бус байгуулж бай ингээд хамтраад ажиллах тийм том аян эхэлж байна. Өдөр тумжаа ерөнхийдөө би ингээд асуудал тавихаар ирсэн. Үлгий сумын засаг даргаар батлуулаад өөр ингээд хамтран ажиллах байгууллагууд байх юм бол тэгээд нэг болзол дуралдааны хамтран ингээд дүгнээ урамшуулаад тэгээд ерөнхийдөө сая бид нар дэлхийн зүйн олон улсын байгууллагатай ярьсан театрт бол хүүхдүүдийг 500-500-аар хоёруудаа сургалт хийгээд ард иргэдийг бас нэг бол юунд театрт цуглуулад сургалтаа хийсэн. Тэгээд үлгий сумд байгаа 13 багийн засаг дарга нартай хамтран ажиллахаар болсон бас тэд нарын дотор бас шилдэг менежер гэж шалгаруулахаар болсон. Тэрэнд нөгөө сургалтанд хүүхдүүдийг яаж хамруулж байна, ард иргэдийг яаж хамруулж байна, байр гэхэр чинь одоо ямар одоо шинэ санаачилгаа гаргаж байна тийм үзүүлэлтээр нь ажлыг дүгнээд урамшууд яваад 1 сарын 80-ыг гэж зохион байгуулахаар болж байна. Тэгээд одоо та нар ингээ хамтран ажиллахыг уриалж байна. Одоо танд бас одоо тухайн дарга тэр ажлыг дүгнэхэд ингээ хамтран ажиллах тэгээд бас хамтран ажиллахсаа гэж уриалж байна. Өнөөдрийн бидний Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр иргэстэй нутгийн ирээдүйн төслийн дэмжлэгтэйгээр манай аймгийн Бугад сумын Жасал алхав хоршооны харьяа сүйний үйлдвэр нэгдлээ. Сүйний үйлдвэр өдөр 500 кг-аас 1 тонн хүртэл сүүн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай байна. Нийт
160 саяын өртөг бүхий уг үйлдвэр нь төслийн дэмжлэг болон ойрын хөрөнгөөр ашиглалтанд орлоо. Одоогоор 3 хэмжээ бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа ихсэн бөгөөд сүт, тараг, арц, зөөхий зэрэг 8 төрлийн сүм бүтээгдэхүүн гаргаж байна. Үйлдвэр нь малчтай шин сүү аваад сүү шинжилгээгээ газар дээр нь шуурхаа гаргаад ариутгагч, зуурагч, буслагч, зориултын тоног төхөөрөмжүүдээс дамжуулсны эцэс савлан төвийн супермаркетуудад болон хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Энэхүү орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа сүм бүтээгдэхүүнүүд нь таны гарт түргэн шуурхаа хүрдэг шин байхаас гадна мэргэжлийн өндөр түвшинд шинжилэгдсэн эрүүл хүнс бөгөөд зах зээлийн үнээс 30-аас 40% хямдралтай байгаагаараа онцлогтой байна. Ингээд та бүхний гуймхай нартай орон нутагт үйлдвэрлэгдсэн эко сүм бүтээгдэхүүнүүдийг супермаркетуудаас худалдан авахыг тус үйлдвэрийн хамт олон уриалж байна. Манай Жаслал хаб Хоршоо Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран эрдэстэй нутгийн ирээдүйн төслийн хүрээнд бус нутгийг одоо сүг зөв боловсруулах, зөв одоо тогтолцоонд оруулах үүднээс сүмийн хэмжээндээ бол сүг боловсруулах бага оврын үйлдвэр ашиглалтанд оруулж байна. За энэ үйлдвэр маань нийтдээ 166 сая төгрөгийн өртгөөр босч байгаа. Өдөрт нэг 500-аас 1 тонн литрийн сүг хүлээж аваад боловсруулах хөшөө шаардлагатай. За манай үйлдвэрийн нэг давуу тал нь юу вэ гэх юм бол одоо хоршооны гишүүд болон малчтын сүг тогтмол үнээр одоо гэрээ хийгээд худалдаж аваад өөрсдөө борлуулад эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлдэгээрээ онцлогтой. За манай хоршооны одоохондоо үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн маань ерөнхийдөө 8 төрлийн бүтээгдэхүүн гарч байна. За үүнд болохоор ариутгсан ундны сүв, тараг, арц, тэгээд амталсан тараг гэх мэтлэн 8 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Борлуулалт за манайх бол өдөрт гарсан бүтээгдэхүүний өдөр болгоно аймгийн супермаркет болон хүнсний дэлгүүрүүдээр борлуулж байна. Цаашдын зорилтондоо бол ерөнхийдөө өдөрт 1 тонн литр сүг хүлээж аваад боловсруулах, тогтмолтой үйл ажиллагаа явуулах, үүнээс гадна одоогийн өвлийн өвлөрлөлт бол хамгийн хэрэгцээ ихтэй арцны юндаа болон часарганы юндаа нийлүүлэх одоо төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна манайх малчтаас авсан сүгээ өдөр болгоно нэг лакстон багажаар шинжилээд сүүний тухайн сүүний шинжилгээ, ягтрал, шанарыг газар дээр нь шинжилдгээр одоо онцлогтой. Энд хүрээд сайн телевизийн оргил замын дэлгэц хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөрөөр иргэн уулзлаа баяртай үзэгчтэй.